За энэ олон жил болсон хичээлийн одоо 2-ын давааны олимпиад 4 сарын 2-ын хүртэл маргаашнаас үргэлжлэн өнөөдөр 1 цагаас одоо бүртгэлийн ажил бол эхлэх гэж байна. За энэ дээр бол нийтдээ одоо өмнө явагдажсэн ерөнхий эрдэмийн судалгаануудаар бүгднгээр нь явагдаж байгаа. За энэ жилийн онцлогийн олимпиадын нэг онцлог бол физикийн олимпиад маань одоо энэ жилээс Монгол Улсын гавьяа турш гунаач угшийн нэрмжлүүлж зохион байгуулагдана. За олимпиад зохион байгуулах комисс байгуулагдсан байгаа. Боловсролын иргэний газрын даргын тушаалаар комиссийн нийтдээ 14 хүний бүрэлдэхүүнтэй. За энэ комисс маань бас салбар комисстэй байгаа. Мэргэжлийн хичээл судалгаануудаараа хийсэн манай мэргэжлийн арга зүйчдийн архлуулсан салбар комиссууд ажиллана. Олимпиад бол үндсэндээ одоо 3 сургууль дээр зохион байгуулалтаар яригдж байна. За нэгд нь бол үндсэндээ 1-р сургууль дээр гол үндсэн хичээлүүд явагдаж байгаа. Засалтай сургууль дээр физикийн хичээл, мэдээлэл технологийн хичээлүүд явагдана. За мөн прогресс сургууль дээр одоо бас мэдээлэл зүйн олимпиадыг утгахаар яригдж байна. За энэ жилийн мэдээлэл зүйн олимпиадыг бас одоо манай Ховд аймгийн Даруй сүмийн яриат Монгол Улсын сургуулийн багш Пүрэв багш одоо нэрмжлэл болгож зохион байгуулахаар саналаар үүсний бас хүлээж авч энэ мэдээлэл зүйн хичээлүүдийг бас энэ чиглэлээр нь бэлтгэл хангуулж байна. За улсын нэгдсэн одоо зохион байгуулалттай холбоотой бүртгэл журмууд бол одоо хуучин журмынхаа дагуу хийгдэнэ. За энэ жил бол боловсрол соёлын урлагийн газраас олимпиад зохион байгуулах жишээ журамтай нийцүүлээд журмаа шинжилэн батллаа. За энд одоо орсон гол өөрчлөлт бол ер нь сурагчдыг одоо болж игэл одоо анги ахиулж оруулдаг байсан энийг бол хадгалахаар оруулж байгаа. Гэхдээ цаанаасаа одоо ирсэн тусгай журмаараа нийгмийн ухааны хичээлүүд одоо мэдээлэл зүйн хөдөлмөр технологийн хичээлүүдийг бол асуулахгүй ангид нь оруулахаар байхаар ирсэн. За энийг бол ингээд баримтлуулаад явуулнаа гэсэн ийм чиглэлтэй. За сургууль бүхэн тухайн нэг хичээлээр нэг анги үлгээс нэг сурагчийг олимпиаданд оруулна. За багшийн хувьд бол одоо хязгаар байхгүй тухайн сургуульд хичнээн багш оруулж болохоор ингэж журамдаа тавьж өгсөн байгаа. За одоо өнөөдөр бүртгэлтэй одоо хийх хэрэгтэй. Нийтдээ одоо хичнээн багш сурагчид бүртгэгдэх нь үү? Энийхээ хүрээнд одоо биш нар шаардлагатай анги танхимуудынхаа бэлэн байдалд нийцүүлээд одоо нэмэлт өөрчлөлтүүд оруулахыг хүсэхгүй байгаа.